Сайн байцгаана үзэгчдээ. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцаа албанаас сар болгон бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээ бид Дундгов аймгаас бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр Дундгов аймагт зөнхлөн үлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд прокурорын байгууллага болон хууль хяналтын байгууллага хэрхэн ажиллаж байгаа мэдээллийг хүргэх болно. Дундгов аймаг нь 15 сум 68 багтай 2024 оны статистик мэдээлэлээр 46100 орчим хүн орчин сууж байна. Энэ оны 10 дугаар сарын байдлаар Тус аймгийн нутаг дэвсгэрт 274 хэрэг бүртгэгдсэний 50%-ийг хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 13.9%-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 12.8%-ийг заллах гэмт хэрэгүүд эзэлж байна. Нийт гэмт хэргийн 50 гаруй хувь нь сайн цагаан суманд үлдэгджээ. Дундгов аймгийн прокурорын газраас зөнхлөн үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч ажиллаж байна. 2024 он гарснаас хойш захим сүлжээгээр бусдад залилуулсан гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс нэг дахин өссөн бөгөөд 40 гаруй хүн 372 сая төгрөгөөр хохирчээ. Иргэдийн захим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр захим орчинд залилуулах тохиолдол буурахгүй байна. Дундгов аймгийн хэмжээнд эрүүг үеийн 17 урдуур зүйл заасан залилах гэмтрүүл зөнхлөн үлдэгдэж байна. Тэр дундаа захим мэргэжлээр дамжуулан бусад залилуулж гэмтрийг орхиж болж байгаа тохиолдол өмнөх оноос нэг дахин өссөн үзүүлэлттэй гарсан. Энэ төрлийн гэмтрээс өршлөн сэргийлэх зорилгоор аймгийн гэмтрээс өршлийг сэргийлэх салбар зүйлтэй хамтран захимын цаана залилах нэртэй нөлөөллийн 2024 оны 9-р сард бол зохион байгуулсан. Энэ төрлийн гэмтрийг нь захим орчинд үлдэгддэг. Ийм учраас аймаг сумдын олон дагагчтай Facebook группийн админтай уулзалт зохион байгуулж мөн пэйж хуудасуудаар тухайн гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн мэдээллийг байршуулах түгээх зэргийг ажил арга хэмжээг бол зохион байгуулсан. Цаашид мөн аймгийн гэмтрээс урьдчилан сэргийлэх зүйлтэйгээ хамтраад захимын цаана залилагч 2.1 бас ирэх жил зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Захим орчинд залилан хийж байгаа хүмүүс ихэвчлэн иргэдийн хамгийн ихээр ханддаг орон нутгийн пэйж хуудасуудад зар мэдээлэл байршуулж бусдыг залилдаг байна. Тухайлбал буцалтгүй тусламж олгоно, хямд машин зарна, жолооны эрх сэргээн зээл гаргаж өгнө гэсэн зарын дагуу иргэд урьдчилгаа төлбөр шилжүүлж хохирчээ. Тиймээс иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж захим залиланд өртгөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн арга хэмжээнүүдийг орон нутагтаа зохион байгуулжээ. Прокурорын байгууллагатай болон иргэдийн гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол бас нэлээдгүй ажил арга хэмжээг хамтран зохион байгуулж ажиллаж байгаа. Үүнд бол бид гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор прокурорын байгууллагын саналаар энэ уулзалт зөвлөгөөнийг бас зохион байгуулж хамтарч ажиллаж яасан. Зөвлөгөөнөөс бас тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулах, энэ салбар дундын байгууллагуудын хамтын ажиллагаа сайжруулах зорилгоор бас зөвлөмж гаргаж, энэ зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тал дээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тодорхой санал санаачлаг гарган 15 сумтайгаа хамтарч ажилласан үр дүнд бас энэ зарим тодорхой төрлийн гэмт хэрэг бас гаралт буурсан юм үзүүлэлттэй байгаа. Мөн прокурорын байгууллагатай хамтраад бид энэ хүүхэд залуучуудыг энэ захим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор бас нөлөөллийн томоохон ажил арга хэмжээнүүдийг энэ жилийн хувьд зохион байгуулж хамтарч ажиллалаа. Энэхүү арга хэмжээг бас зохион байгуулснаар энэ хүүхэд залуучууд захим гэмт хэрэг гэж юу юм, захим залилан гэж юу юм гэдэг талын мэдээллийг бас тодорхой мэдээлэлтэй болж өөрсдөө бас энэ захим гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээлэлтэй болж авсан эерэг үр дүнтэй ажил болж байгаа. Захим залилангийн гэмт хэрэг буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй тулд сэрэмжтэй хандаж, сайтар нягтлж байхыг тус прокурорын газраас уриалж байна. Та энэ шуудан илгээгчийн болон хувийн мэдээлэл оруулж байгаа сайтын талаарх мэдээллийг дахин нэгтэлсэн үү? За гайгүй л үү дээ.
Амархан байлаа. Одоо энэ мэдээллүүд байхад чиний бүх зүйл минийх. Та итгэлтэй байна уу? Та зурвсын үнэн эсхийг болон мөнгө шилжүүлж буй дансны эзэмшигч нь таны ойр дотны хүн мөн эсхийг нэгтэлсэн үү? За, гайгүй л үү дээ. Заллах гэмтэргийн гаралт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэхийн зэрэгцээ, тус гэмтэргийн үйлдэлийн арга хэлбэр өөрчлөгдөн цахим хэлбэрт шилжиж, эргэн хуулийн этгээдэд их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсаар байна. Та дараах аргуудыг хэрэгжүүлснээр цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй заллах гэмтэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Facebook, Twitter, Instagram, цахим шуудангийн хаяг болон интернет банкны аппликейшнүүдэд тус бүртэн ялгаатай нууцуг ашиглах. Нэвтрэх нууцугийг тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн 8 буюу түүнээс дээш оронтойгоор оруулах. X сурвалж тодорхойгүй албан ёсны бус сайтад өөрийн хувийн мэдээлэлээ оруулахгүй байх. Цахим зурвсан дүндэслэн бусад руу мөнгө шилжүүлэхгүй байх. Хүсэлтийг дахин нэгтэлж хэвших. Өөрийн арилжааны банкны данс болон хувийн мэдээлэлээ бусдад ашиглуулахгүй байхыг зөвлөж байна. Гэмт хэрэгээс зөрчлөн сэргийлэх, гэмт хэрэг зөрчлөг шуурхай шалган шийдвэрлэх зорилгоор камерын хяналтыг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Орон нутгийн хөрөнгө оруулалт болон иргэд аж ахуй нэгж байгууллагын дэмжлэгтэйгээр аймгийн төв төдийг бий сумдыг иж бүрэн камержуулж, телекамерын хяналтын дэд төвийг байгуулахаар болжээ. Цагдаагийн төв байгууллагаас гудамж салбай олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмтэр зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, гэмтэр зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ногоон бүс төслийг улсын хэмжээ зохион байгуулалт ажиллаж байгаа. За энэ арга хэмжээний хүрээнд 2024 онд одоо нэг хороо, нэг сум, нэг баг гэсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулалт ажиллаж байна. За энэ арга хэмжээний хүрээнд Дундгой цагдаагийн газраас Дундгой аймгийн Манлав хотыг одоо бүрэн камержуулах чиглэлээр орон нутгийн байгууллагатай хамтран ажиллаж 62,186 камерыг тавихаар одоо шаардлагатай төсвүүдийг шийдвэрлүүлэн ажиллаж байна. За мөн энэ арга хэмжээний хүрээнд тэл хяналтын дэд төвийг бас байгуулахаар бас ажиллаж байгаа. Нийт эзэмшлийн зам талбайг хянах зорилгоор 586 камер одоо гадна камер аймгийн хэмжээнд одоо ажиллаж байна. За эдгээр одоо камержуулалтын ажил арга хэмжээг зохион байгуулснаар гудамж талбайд үйлдвэрсэн гэмтрэг зөрчлийг одоо шуурхай илрүүлэн шалган шийдвэрлэж байна. Дундгой аймагт үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 18% нь гудамж талбайд, 28% нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн байна. Камерын хяналтыг сайжруулснаар гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэн шалгах боломж бүрдэх юм а. Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн гэмт хэрэг Дундгой аймгийн нутаг дэвсгэрт цөөнгө бүртгэгдэж байна. Ялангуяа иргэдийн тээврийн хэрэгслийн эд анги болон бусдын гар утас зэрэг эд зүйлийг эвдэлж сүйтлэх тохиолдлууд гарчээ. Дундгой аймгийн прокурорын газраас эд хөрөнгө устгах гэмтэх гэмтэргийн гаралт шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд өнгөрсөн оны мөн үеэс 50% өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь нийт гэмтэргийн 4.2%-ийг эзэлж байна. Тухайлбал бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийн салхины шил, тойл зэрэг эд ангийг нь хаглах, зурах зэрэгээр гэмтэх, мөн бусдын гар утсыг эвдлэх зэрэг үйлдэлүүд нь энэхүү гэмтэргийн дийлэнх хувийг эзэлж байна. Гэмтрэгт холбогдогчдын насны байдлаар авч үзвэл 10-аас 37 насны иргэд холбогдсон байна. За энэхүү гэмтрэг төсвөр насныхан дийлэнх тохиолдолд холбогдсон байгаа нь найз нөхдийн буруу үлгэр дуурайлал, эцэг эхийн хараа хяналт сул байгаа нь харагдаж байна. За мөн нөгөө талаас сургууль боловсролын байгууллагаас эрх зүйн мэдлэг олох тал дээр бас тутмаг байгаа нь ажиглагдаж байна. Эрүүгийн хууль 17-гийн 8 дугаар зөвлөл эд хөрөнгө устгах гэмтэх.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол 450 мянгаас 5 сая 400 мянган төгрөгөөр торгох, эсвэл 240-өөс 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол гамшигаас урьдчилан сэргийлэх тусгай зориултын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг устгасан гэмтээсэн бол 1 сая 350 мянгаас 10 сая төгрөгөөр торгох, эсвэл 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 10-аас 40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-оос 8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Иргэн та прокурор, прокурорын газрын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллийг 1819 дугаард ирүүлээрэй. Тусгай дугаарын утсаар гаргасан таны гомдол мэдээллийг шуурхаа шалгаж шийдвэрлэх болно. Монгол Улсын ерөнхий прокурорын газар. Дундгов аймгийн соёлын үл хөдлөх дурсгал олонтой эртний булш хэрэгсөөр, тахилын онгон, бичиг тадны бичээс, сангийн далай хийдийн цогчин дуган, хадны зураг зэрэг олдуурууд нь түүх соёлын үл хөдлөх дурсгалд тооцогддог. Иргэд хөдөө орон нутагт аялал зугаалгаар явахдаа түүх соёлын дурсгалт өвийг гэмтэх, эртний олдврыг мэргэжлийн байгууллагаар археологийн дүгнэлт гаргалгүйгээр зарж борлуулах зэргээр төрд хохирол учруулдаг. Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан байдаг. Түүх соёлын дурсгалт зүйл болон үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтэх, устгах, соёлын биет өвийг завших, өргөдүүлэх, хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах, хууль бусаар археолог, палеонтологийн хайгуул малтлах их зэрэг үйлдэлүүдийг гэмт хэрэгт тооцдог юм а. За Дундгой аймгийн соёлын бие дүүгээр баялаг нутаг юм. За үүнтэй холбогдуулаад Дундгой аймгийн хэмжээнд соёлын үеийн эсрэг гэмтэрэг бол цөөнгүй үлддэг. За Дундгой аймгийн прокурорын газраас тухайлбал эртний 2 хэрэгсүр эвцэн гэмтээсэн гэх хэрэгт. За түнчлэн сүм хийдэд хууль бусаар нэвтэрч соёлын хөдлөх үеийг хулгайлсан гэх гэмтэргүүдэд хяналт тавин ажиллаж байна. За иргэд соёлын үеийн эсрэг гэмтэргийн талаар их зүүн мэдлэггүйгээс хөдөө орон нутагт аялал зугаалгаар явахдаа хөшөө дурсгал дээр юм бичих, за юм зурах, за эсвэл сүү асгах зэргээр соёлын бие дүү эвдэж гэмтээж устгаж байдаг. За түнчлэн альва археологийн одлуур олцсон тохиолдолд энийг хуулийн дагуу бүртгэлжүүлэх шаардлагатай гэдгийг мэддгүн улмаас энэ гэмтэрэгт бол холбогдох тохиолдлууд бол цөөнгүй гардаг. Тэгэхээр соёлын үеийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд альва нэгэн түүхэн олдуурыг ч юм уу эсвэл соёлын бие төвийг энэ нь төрийн өмч гэж харахаас илүүтэйгээр энэ нь таны, миний, бидний өмч юм а гэдэг нүдээр харж соёлын үеийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм а. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд түүх, соёл шинжилгээ ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр газрын хэвлэлийн төрийн хамгаалтад байх бөгөөд альва олдвор нь төрийн өмч мөн гэж заасан байдаг. Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалт хамгаалалт бол өнөөгийн нөхцөлд бол маш бас хүнд байдаг. Яагаад гэвэл бас яг эзэнгүү хөдөөхээр байдаг. Ялангуяа гэрээт хамгаалагчаар ойр орчмын малчтад бид нар даатгадаг боловч тэр хэд маань одоо байнгын хараа хяналттай байж чаддгүй. Тухайн бэлчээрээ дагаад нүгөө явдаг учраас эзэнгүүдэх явдал бол ийм гарч идэг. За мөн бас одоо сүүлийн үед бол одоо хууль бус малтлага, за байгаль нийгмийн хүчин нөлөөнд бол дурсгалууд маань их сүйтгэгдэж байгаа. Ялангуяа одоо зах зээлийн нийгэмчлснээс хойш уул уурхай, за мөн бас хүний хууль бус малтлага одоо гих зүйл нийгмийн одоо өгчин зүйлүүд бол их эрсдэж байгаа. Иргэдийн одоо соёлын үеийн боловсрал, хууль эрх зүйн мэдлэг дутагмагаас болоод энэ одоо түүх соёлын дурсгал маань сүйдэж одоо тоногдож дээрэмдэж эвдэрч гэмтэж байгаа учраас бид нар одоо хуулийн байгууллага буюу прокурорын байгууллагатай хамтарч одоо иргэдийн соёлын боловсрал, хууль эрх зүйн боловсролыг одоо дээшлэх тал дээр хамтран ажиллаж байна. Дундгов аймгийн прокурорын газраас соёлын үеийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Дундгов аймгийн хэмжээнд 2024 оны 3 дугаар улирлын байдлаар зөрчлийн шинжтэй 1152 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэр бүлийн хүчирхийллүүлдэх зөрчлийн хэрэгүүд зохилон үлдэгдэж байна. Тус прокурорын газраас хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг бууруулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр энерго прокуророос асууя, хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт Танай аймгийн хэмжээнд ямар байдаг юм бэ? За Дундгой аймгийн прокурорын газраас за хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн тал дээр бол анхаарч ажиллаж байгаа. За 24-ны 10 дугаар сарын байдлаар судалгаа ярьж дүгнэлт хийж үзэхэд бол хүүхдийн эрх за зөрчлийн тухай хуулийн 6-гийн 27 заасан. За хүүхдийн бие махбод халдах, хүүхдийн нэрийг дархитан согтуурах, хүчирхийлүүлдэг, үл хайрах хэлбэрээр үлдэгдэж хүүхдийн эрх зөрчиж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. За энэ нод эрхийн зөрчлийн бол 80% гэдэлжсэн. За хүүхдтэй холбоотой зөрчлийг бол бүрэн шийдвэрлэж дууссан байгаа. За хүүхдийн эрхийг зөрчих энэ зөрчлийн гаралтыг бууруулахын тулд та бүхнээс ямар ажил арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? За аймгийн прокурорын газраас нийт ерөнхий боловсролын сургуулийн багш нарт болон эцэг эхчүүдэд за хүүхдийн эрх гэж юу юм бэ? Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гэж юу юм бэ? Эцэг эх болон сургууль мужигчлэгчнээс юунд анхаарах вэ чиглэлээр сургууль зохион байгуулж ажилласан. За хүүхдийн эрхийн зөрчил дээр нэмээд танд анхаарал хандуулж байгаа ямар асуудал байгаа вэ аймгийн хэмжээнд тийм ээ? За судалгаа хийх явцад бол нэг анхаарал татсан асуудал тогтоогдсон. Энэ нь болохоор шүүхэн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоогдсон боловч хугацаанд төлөвлөгөө эцэг эхчүүд нэлээдгүй байсан. За энэ дээр бол шүүхэн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран бол ажил арга хэмжээ зохион байгуулалт ажиллаж байна. Ер нь хичнээн эцэг эхчүүд те хүүхдтэй тэтгэмж төлөхгүй ингээ яваад байгаа юм бэ? Нийтдээ 262 эцэг эх 308 хүүхдийн тэтгэлийг төлөхөөр шүүхэн шийдвэр гарсан байдаг. Хүүхдийн тэтгэлийг төлөхдөггүй байгаа нь бол хоёр шалтгаантай байна. Нэгдүгээрт нь бол эцэг эхчүүд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй эсвэл орлогогүй байдаг. Эсвэл тухайн шүүхэн шийдвэр гарсан боловч зайлс хийдэг гэсэн хоёр шалтгаанаас хүүхдийн тэтгэлгийн төлдөггүй хүүхдийн эрхийг зөрчиж байгаа тийм тохиолдол байна. Хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байх нь эргээд зөрчил болдог байгаа шүү дээ. Ямар тохиолдолд ер нь зөрчлийн хэрэг үүсдэг? Тийм зөрчил болно. Зөрчлийн тухай хууль зааснаар бол за хүүхдийн тэтгэлгээ 3 сараас дээш хугацаанд төлөөгөө тохиолдож зөрчил үүссэн тооцож шийдвэрлүүлдэг. Тэтгэмж төлөхгүй байх нь нэгдүгээр хүүхдийн эрх зөрчигдөг, хоёрдугаар зөрчил үйлдэгдэх тийм шалтгаан нөхцөл болж байгаа учраас эцэгчүүд маань хүүхдийн тэтгэлгээ хугацаанд нь төлөх үүрэгтэй юм аа. Зөрчлийн тухай хууль 6-гийн 20 дугаар зүйл хүүхдийн эрхийг зөрчих. Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгох эсвэл албадан сургалтанд хамруулж 7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлан шийтгэл оногдуулна. Чи чинь яаж байна? Ийм жаахан хүүхэд байж том хөнгүүгээр замын хөдөлгөөнд оролцож болохгүй штэ. Бас гарцгүй замаар зам хөндлөн гарч болохгүй гэдгийг мэддэггүй юм уу? Уучлаарай надаа. Би дахиж ингэхгүй. Алив, тэнд гарц байна. Явцгаая. Ээжээ, яагаад явган хүний гарц ийм цагаан зураастай байдгийм болоо? Яагаад гэвэл машин замаар гарахдаа зөвхөн энэ хөндлөн цагаан зураастай хэсгээр л гарч байгаарай гэсэн тэмдэглэгээ байхгүй юу? Бас гарцаар гарахдаа заавал ногоон гэрэл ассан үед гараарай гэд ийм гэрлэн дохой байдгийм шүү дээ. Гэхдээ ногоон гэрэл ассан ч гэсэн машин ирж байна уу үгүй юу гэдгийг баруун зүүн тийш сайн харж байгаад гарах хэрэгтэй шүү. За юу? За ойлголоо ээжээ. Би ч бас сайн ойлголоо. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар Дундгой аймгаас та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.